За би дөрвөн төрлийн одоо асуулгын хариу авах гэдэг өгсөн. Эрүүл мэндийн салбар ер нь төсөв хэмнэх боломж байгаа. Төсвийн ерөнхийлөгч захирагч нар менежерүүд муу ажиллаж байна гэж бодож байгаа. Гарын салаагаараа төсөө урсгаа явуулцдаг. Энэ батлагтай ч гэсэн одоо стандартаар баталдаг уу? 100-ны цагт ялангуяа одоо ингээд 6-7 хүүхдэд харснаас хойш одоо чихамруулаа, арьс өнг, сүрье, юу гэлээ энэ дөрөв дасгт хүн хэвддэг байхгүй. Гэтэл бүгдийн 100-ны цагт амруулчаад оронд нь төр сүвлэгч аваад ажил болчихдог нөхөдөл. 300 сүвлэгч аваад ажил болоход тэгээд дуусаач тэрийн төсөв ингээ урсаа явчихж байгаа юм чинь. Тийм учраас энэ дээр эрүүл мэндийн яам бас эмнэлгийн менежерүүд нь дотроо хэмжээний юм ярих шаардлагатай нөгөө талаар илүү оронтой их байгаа. Хүний нөөцийн дарган мэрэгжилтэн 2-3 хүн болцсон. Даргын нарийн бичиг тэгээд нэг хүний нөөцгöd нэг л хүн байхад тэгээд бүгдийн анкетыг аваад болоо шүү дээ. Тэгээд бүх албадууд нэмсэн 2-3 даргатай болсон. Нэг 7-8 10 машинтай байхад 12-3 жолоочтой гэх мэт одоо илүү оронд их байна. Тийм учраас энэ бүтц оронтойг бид нар нийлж байгаад энийг батлаа шинжилж өгөхгүй хуучин 72 оны 1, 13 оны 1, дараа 17 оны 1 бүтц стандарт. Энүүгээрс замбараагийн батлаа хийсэн. Тухайд би эсрэг үсэд хийлээгүй нэг. Бодит яг Монгол орныг хөрсөнд буусан бүтц оронтойг баталж өгөхгүй л болохгүй. Нөгөө талаар одоо гишүүдийн багсарч очсон юм байж байна. Эрүүл мэндийн яамныг хөрөнгө оруулалт олон улсын байгууллагаар очсон тоног тохиоромжтой байж байна. Ажиллахгүй сумууд дээр бүтээгөө тавьчихдаг. Тэнд ажил хийхгүй олон улсууд байж байгаа. Зүгээр цайлаа аваад явж яадаг, бүртгүүлээд явж яадаг. Дагуулын сурах дээрээс юу байхгүй, сэтгэл байхгүй. Дагуулын сургаа тэр аппаратууд ажиллуулах хэрэгтэй байх юм. Би одоо энэ гишүүдийн багсынхаа юм ихэнх нь одоо эрүүл мэндийн боловсрол дээр тавьдаг жил болгон. Энэ жил ч гэсэн бас би дахиад түргэний машин тавьсан. Ноёдлон тавьсан нэг түргэний машин ирж байгаа болов уу? 3 машин тавьсан одоо. Тийм асуудлууд байж байгаа юм. Тийм учраас энэ дэр нэлээд хамтраад ажиллаад тоног төхөөрөмж дээр нь анхаарахгүй л зүгээр хөдөө сумууд дээр ч цайлаа аваад төгсчээд яваад шүү дээ. Хайрын тоног төхөөрөмж. Хөдөө сумууд дээр ч суусны сус шээс биохим ЕКГ эхо хадрын маркер үздэг тэгээд болвол рентгентэй байвал тэгээд өөр юм хэрэггүй шүү дээ. Аймаг руу явахгүй тэр. Улсууд тэндэмжлэгийг илгээд байж болж байгаа юм чинь. Нөгөө талаар энэ эмийн үнээрээс буухгүй байна. Эмийн үн дээр одоо эмийн төсөв ихэнх нь тэр лабораторийн хаалттай систем гэдэг дээр одоо сэтунарийгээд авдаг гэсэн. Одоо бүр үнэ 2-3 нэмэгдсэн. Энийг ерөөсө татлаад ирнэ зах зээл үнээр авахгүй л энэ ерөөсө бүхэн дийш яваад байгаа шүү. Төсөв ихэнх нь. Энийг анхаарахгүй болох асуудлууд байж байгаа. Нөгөө талаар одоо энэ эмийн тендер дээр бас анхаараа сайн нөгөө төвлөрсөйгээр хуучин хангаж асымаар хангахгүй бас болох асуудал байж байгаа. Энэ саана бас тендерийн саана бас авилгын асуудал байдаг байхгүй юу? Энийг би сайн мэднэ одоо. Тийм учраас энэ дэр нэлээд анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Нөгөө талаар эмч мэрэгжлийн мэрэгжил ажлын асуудал дээр нэлээд анхаарахгүй болохгүй. За онцлогооны төв 4 аймаг гэхгүй аймаг болгонд одоо эмнэлгийн байр нь бэлэн байж байгаа юм чинь. Имрагийн аппарат, ангигийн аппарат тавьчихад тэгээд эмч мэрэгчлээ сурахад тэр онцлогоо төвд хэр. Мэрэгчлээ сурах хэрэгтэй. Тэгвэл хот руу ирэх асуудал байшин барилга нь бэлэн байж байгаа юм бид нар ашиглаж чадахгүй шүү дээ. Тиймээс ийм дээр анхаарч ажиллаж хамтарч ажиллая. Бас эмчгийн хувьд санаа зовоод